Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний сургуулийн 2006 оны төгсөлт одоогийнхоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн төгсөлтөөс санаачлан зохион байгуулж байгаа Алтан гагнуур подкастын энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт хүүхдийн цус хавдрын эмч дэлгэр цэцэг найзгаа хүүхдийн эрчим тэмчилгээний эмч их цолмон найзгаа урьсан байна. Өнөөдрийн ярилцах сэдэв бол хүүхдийн эмч юу нь ямар үнцэнтэй хүн бэ? Хүүхдийг эмчлэн нэрвүүлжүүлнэ гэдэг өөрөө ямар утга учиртай зүйл вэ гэдэг тал дээр хоёр найзтайгаа ярилцах юм байна. За 2000 онд бид нэр анагаахын шинжилгээ эрүүл мэндийн шинжилгээ ухааны үндэсний сургуульд орж явахдаа бол яг ямар эмч болно гэдгээ төсөөлөөгүй байж байгаад ингээд тий. Тэгтэл өнөөдөр 26 жилийн дараа яг ингээд хүүхдийн салбарт ажиллаж байгаа эмч болжээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эмчилгээ гэхээс илүүтэй ер нь хүүхдийн эмчийн үнцний тухай ярилцъя гэж бодож байна. За сайн байна уу хоёр найзаа? Өдрийн урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд талархаж байна. За эхнийхээ асуулт. Ер нь анх энэ мэргэжлийг сонгохдоо ер нь аль тасагт ажил нь ямар эмч болно гэж бодож эхэлсэн бэ? Ер нь бид нар хүүхдээ эмч болно гэхээр анх зүгээр би ингээ боддог байхгүй. Эмчийг яагаад сонгосон юм бэ гэл одоо ухраагаад бодохоор яг өөрөө яг сайн нарийн мэдгүй байж байгаа эмч болцсон. Хүнд хэрэгтэй мэрэгжил гэд эргэн тойрныхан хүмүүс ч юм уу эцэг эхээс эмч болох ёстой ч юм уу эмч мэрэгчлээ хүн гой гэдэг ойлголтоор л эмч болъё гэж шийдсэн байна. Тэгээ бид нар 6 жил анагаахын шинжилгээ ухааны их сургуулийг төгсөөд нарийн мэрэгчлээ эзэмших шаардлага гардаг. Тэр үед бодож байгаад ерөөсөө нөгөө мэрэгжлийн хэцүү хүнд гоёг мэдхгүй штэ. Хүнд их миний хүүхдийн мэрэгчлийг сонгох болсон ихний шалтгаан хүнд хэрэгтэй эмч болъё гэдээ ягаад ч юм тэгээ бодсон. Тэгээд тэр үед эргэн тойрныхан ч юм уу ингээд хүмүүсийг харахаар хүүхдийн эмч хамгийн эрэлт хэрэгцээтэй. Тийм хүн санагдаад байсан байхгүй юу? Манай ингээд байрны ч юм уу хамаатны хүмүүсийг харахаа хүүхдийн эмчийг хүмүүс их хүндэлдэг. Хүүхд нөвдлөө ч юм уу тийм асуудал өдөр тутамд гардаг болохоор хүүхдийн эмч болъё гэд ихний хэлж сонгосон. За тэгээ хүүхдийн эмч болоод 2 жил их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн резидент хийчихээ. Дараа нь өшөө нарийн мэрэгчлийн эмч сонгох шаардлага гарч байгаа. Тэгээ дараагийнхаа мэрэгчлийг сонгоход бас их сонирхолтой. Тэр үед нэг хэцүү муу гэхээсээ илүү ашигтай ч юм уу илүү нэг өөр юмрээс харж мэдхгүй. Хамгийн хэцүүгийн ингээд сурчих юм бол надад илүү хэрэгтэй ч юм уу илүү гоё ч юм шиг санагдаад хүүхдийн цус хавдрын эмчийг сонгож ирсэн. Яг хүүхдийн хавдар, хүүхдийн цус гэхээр бас айгүй хүнд мэрэгжилтэй. Тэгээ тэрийгээ сонгоод одоо ажиллаад 10 гаруй жил их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яг энэ мэрэгчлэр ажиллаж байна. Тэгээд өдөө болтол энэ хугацаанд одоо анагаахт орсноос хойш 26 жил хүний их эмч болох гээд дараа нь хүүхдийн эмч болох гээд дараа нь хүүхдийн цус хавдрын эмчийн мэрэгчлийг эзэмших гээд өдөр тутам одоо суралцаад явж байна да. За миний хувьд болохоор ер нь бол эмч болно гэдгээ бүр нэлээд эртнээс сонгоцсон байсан. Гэхдээ одоо отоход яг анагаахын шинжилгээний их сургуулийг төгсгöd бид хэдийн хувьд бол бас нөгөө эмч гэдэг чинь одоо ингээ харахад маш олон төрлийн эмчнэр байгаа. Тэр дотроос сонголт хийх процесс нь айгүй чухал байсан юм шиг байна л та. Миний хувьд анагаахт яг төгсгөдөө бол бас бичиж үлдээсэн юм юу гэдэг вэ гэхээр би их барих эмэгтэйчүүдийн эмч болно гэж уг нь бодож ирсэн. За тэгээ их барих эмэгтэйчүүдийн эмч болно гэж бодож байгаад яагаад хүүхдийн эмч болцсон бэ гэхээр оюутны дадлага хийж байгаа явцдаа нэг удаа нэг эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон. За Владимир гэдэг эмчтэй хамт орж байгаа үедээ нэг курчог татсан чинь. За үнэхээр жижигхэн биетэй хүний хувьд болохоор тэр нөгөө умаан хүчтэй булчинг хүчтэй татах юм тэнхээ байхгүй. Хамаг хүчээрээ татсан чинь өөрөө нөгөө обморкт ороод. За би бол ийм нис заслын ялангуяа эмэгтэйчүүдийн эмчих их барихын салбарт нь ажиллахад бол миний нөгөө бие махбодын онцлогийн хувьд тохирохгүй байна. Тийм учраас би энийг бол болио гэд тухайн үед яг бодож исэн. Гэхдээ хүүхдийн эмч болно гэдэг сонголтоо хийгээгүй явжгаад ер нь бол бидний хувьд чинь бол тухайн үед одоо аль нь илүү ашигтай одоо ирээдүйтэй гэдгээсээ илүү одоо түрүүний дэгийн хэлдгээр
хүнд хэрэгтэй. За дээрэс нь бас нэг одоо өөрийнхөө хүч чадлыг те эрдэм мэдлэгийг шалгачмаар эрчим тэмчилгээ ч юм уу арай илүү хүн салбарыг сонгох гээд идэг байсан үе юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр үеэ бодож байгаа. За ямар ч гэсэн нэг эрчим тэмчилгээний эмч болъё гэдэг бодол явж байгаад сүүлд нь бас манай ангийн хүүхд бас надад нөлөөлсөн баг гэж бодож байна. За тэр нь хүүхдийн эмч болох чинь хүн болгон хүүхдтэй болдог. Хүн болгоны хувьд хүүхд их чухал байдаг. Тэгэхээр хүүхдийн эмч бол чам зүгээр юм биш үгээ ботсон чи өөрийнхөө биеийн онцлогийг харахаар бас нэг юм жижигхэн биштэй хүүхд бас ямар хөрхи энергитэй вэ гэж бодож чаад тэгээд дээрэс нь яг юуны эмч хүүхдийн эмч болъё гэж бодоход бас нөлөөсөн чухал юм нь юу гэхээр ихнэл хасын төв дээр тухайн үед Рита Браунинг гээд бас хүүхдийн Америк эмч бол резидентүүдийг сургадаг байсан. За тэгэхээр энэ хүнтэй бас энэ хүнээс юм суръя. За ер нь хүүхдийн эмч болох нь их зөв юм байна. Тэрэн дотроо ингээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сураад яг энэ салбарт ажиллах нь зөв юм байна гэж бодоод тэгээд хүүхдийн эмч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэгэхээр одоо болохоор ингээд бодоод харахад бид хэдэд яг төгсөж байгаа хүүхдүүдэд хамгийн чухал юм нь одоо эмч гэдэг мэргэжлэр чиглэл бүрээр нь ялангуяа энэ 5 6 дахь курсээр нь аягүй сайн явуулж бүх талаас нь ойлгуулчаад тухайн тэр хүүхдэд сонголт их боломжийг нь өгвөл аягүй үр дүнтэй байхаар харагдаад байгаа байхгүй. Одоо бид нар бол юм жижигэн эзэгтэй юмнаас сонгоцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар хүүхдийн эмч болж илаа. За хоёр эрхэм найзаагаа би бол хүндэтгэж явдаг. Яагаад вэ гэхээр хүүхдийн практикт ялангуяа одоо цус хавдрын эмч болон эрчим тэмчилгээний эмч гэдэг бол яг амьдрал хөдлийн хамгийн эзэгтэй цэг дээр шийдвэр гаргаж ажилладаг ийм мэрэгжил байдаг гэж би боддог. Тэгэхээр яг одоо яг энэ үндсэн төрөлцсөн мэрэгчлээ эзэмшснээс хойш яг хин гэдэг үйлчлүүлэгчийг ер нь айгүй их юм сурж ойлгож яг мэрэгжлийн үндсэний олж харж ирсэн болоо гэж асууя. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүрам шүдний имлэг. Одоо яг ингээд тохиолдол болгон их өвмөц. За эмч болгонд юу гэдэг аварсан хүнийхээ тоо ерөөс нэг тэр мэрийг нэг бодож явдгүй юм билэ. Жохон алдсан гэх юм уу аяг аварч чадаагүй тохиолдол болгон амар тод үлддэг. Хүүхдүүдэд илүү сан мэддэг. Одоо гэр бүх юм ингээд эргэлцүүлж бодоол ингэж явдаг. Анхны миний яг энэ хүүхдийн цус хавдрын эмч болчоод өвчтөн би дагаад эмчлээд ахмад эмч нартайгаа зөвлөлтөө тэндэртэйгээ хамтарч эмчлээ штэ. Тэгэж явж байгаа анхныхаа нас нэг хүүхдийг эмдэхгүй юм. Тэгэл тухайн үед их юм үзсэн л дээ тэр хүүхдийн хавдар чи ямар их урт процесстэй их юм үзэн өвчин дахин тэгээд тэр үед тэр хүүхд нэглэн том өсвөр насны хүүхд эмдэж байгаа. Тэгэл нэг эмгэг судлалын шинжилгээнд нь ороод сууж байхдаа яг ингээл амар ойлгосон байхгүй. Энэ яг эмч мэрэгжил ямар нэгдүгürt амар юм те чухал юм. Гэл ухраагаал тэр хүүхдтэй холбоотой бүх юм ухрааж урагш нь хойш нь ингээл хідэн талаас нь бодож байгаа. Дараа нь тэгэл хүний аим гэдэг чинь нэг бол утсан улаан амин гэл ярьдэн штэ. Тэрийг би яхач амар ойлгосон байхгүй. Нэг бол амар бат бөх байгаад идэг. Ямар ч амар хүн тохиолдол ингээс нэр гүрийн сарга даваад өнгөрдөг бол зарим тохиолдолд ямар хурдан ингээд тасарчдаг юм бэ. Тэр байхад эмч хүний мэрэгжил ямар ингээд чухал байдаг юм бэ гэдгийг анхныхаа нэг тохиолдолд ороод эмгэг судлалын шинжилгээнд ороод зогсож байхдаа би айгүйх бодсон. Тэгэл эмч хүний алхам бүр ингээд нөгөө мөч бүхэн айгүй хариуцлагатай гэдэг юм байна. Буцаад ямар нэгэн байдлаар харамсах юмгүй. Тэгээ байхын тулд одоо юу гэдэг ар гэртэйгээ маш сайн харилцах, өвчнөө сайн мэдрэх, одоо харилцаа гэдэг айгүй чухал ах хэвээр эцэг ихтэйгээ хүүхдийн мэрэгчлийн нэг онцлогонд ганцхан өвчтөнтэйгээ ер нь баг харьцсан шүү дээ. Баг харьцсан 50% нь 50% нь ар гэрээс мэдээлэл авна. Яг үнэ. Хүүхд чи өөрийнхөө юмыг мэдэхгүй шүү дээ. Маш сайн ээж аваад байна. Мэдээлэл нь баг эмчтэй ингээд бүтэн оншин тавиад өгөх хэмжээний мэдээлэл өгдөг эцэг эхүүд байхад ингээд нөгөө эмч нь өөрөө ингэжээж олж авдаг эцэг эхүүд байна. Тэгэхээр нөгөө манай эмнэлгийн эмчнэр ахмад эмчнэр гэдэг харилцааны гайхам ур чадвартай эмч байх хэрэгтэй байна. Нэгдүгээр бүх мэдхгүй бол дутуу мэдээлэлтэй явж байгаад бас гарын салгаараа юм тохиол бас байх юм байна гэдэг ч маш их олон юм. Ер нь кейс олгон дээр хүн авч явдаг. Эхний тохиолдол дээр тэгэн дараагийн тохиолдол дээрээч бас өөр талаасаа өөрийнхөө мэрэгжлийн онцлогийг мэдрэл өшөө би нэг ингээ хөгжүүлэх ёстой ч юм уу. Тиймэрлэр ахиж тэгвчиж явдаг. Түүнээс ч нөгөө нэг бид нарт баяртай мөчүүд зөндөө.
хүнд өвчтнөө босгоод гарах нэг ингээл тайтгарал болдог ч гэсэн дандаа тэрний хойно дандаа хүнд бүр өшөө хүндээ эсвэл тэр яг аварч чадаагүй кейсүүдийнхаа бодож эмчнэр өнгөрөөж явдаг аахгүй. Яг гоо. Харин тийм одоо бид хоёрын хувьд бол бас хоёлоо одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бас хэцүү тасгуудад л ажиллаж байна л да. Тэгэхээр яг эрчим тэмчилгээний тасаг болохоор ер нь их онцлог тасаг. Тэгэхээр энэ тасагт ер нь ажилласнараа би бол их баяртай байгаа. Юунд баяртай байгаа гэхээр анханасаа юм хүнд хэцүү тасагт ажиллаад ер нь ажлын одоо ачаал даагаас урчин дээрээс нь бас ингээд хүний яс амьдралын мөн чанар өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Хүний амьдралд юу чухал юм бэ гэдгийг аягүй сайн ойлгож байгаа юм. Яг үнэндээ одоо эрүүл мэндээс илүү чухал юм байхгүй шүү дээ, тий. Хүнд үр хөвгтөөс илүү чухал юм байхгүй байна. За тэрийг бол яг бодит амьдрал дээр эрчим тэмцээний засаг дээр бол бид нар маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр дараадаа өөр ямар ч ажил хийсэн бид нар одоо түүнтэй харьцуулшгүй болоод ирж байгаа учраас эрчим тэмчилгээний тасаг хүнд хүүхдүүдтэй ажиллах бол одоо маш гоё туршлага болж чадсан. За дээрэс нь тэнд ажиллаж байгаа хүмүүс аягуулсан хамт олон болдог, насан туршийн найз болчихж байгаа юм. Яг гоо яг асуулттай холбоотой бодоход түрүүн бас хэллээ хүн чинь нөгөө аварч чадаагүй тохиолдол яг ингээд зүрхэнд үлдчихдэг байхгүй юу. Тэгэхээр намайг яг эмч болж хахад нэг 2-3 тохиолдолд санаанд орж ийн л да. Намайг яг эмч болж хахад хөдөөнөөс бас нэг 5-6 настай нэг охин ирж исэн. Бараг л анх удаа эхнэл хэсгийн төв дээр ирж байгаа, их эмүүд дээр ирж байгаа юм тохиолдол байсан. Тэгээд нэлээд хэцүү одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хөхт байсан. За тэгэхэд тэр тохиолдол яг аварч чадаагүй л те тэр хөхтийг гэхдээ эцэг гэх нь одоо маш их талархсан. За тэрэн дээр бол тэр бол надад маш их том туршлага болж чадж байгаа юм. За дээрэс нь бас аварсан тохиолдолд бол байгаа. Хамгийн харамсалтай тохиолдлууд юу вэ гэхээр одоо хэвийн өсөлттэй хүүхдүүд харамсалтай одоо гинтийн тохиолдлоор одоо ацтан уудаг ч юм уу, будаг шингэлэгч уудаг ч юм уу, нэг юм цуу уудаг ч юм уу. Тэгээд одоо нүдэн дээр амнасаа алдж байгаа энэ тохиолдлууд бол үнэхээр харамсмаар байдаг. Ямар хөөрхөн эрүүл зэрэг биштэй зүгээр л гүйж явж байгаа л халуунд цангаал ууч одоо будаг шингэлэгч гэрийн хаяанд байсныг аваал залгилчин. Тэгэл эргэс ирэхгүйгээр ирээд нас орж байгаа ийм кейсүүд бол ерөөсө санаандаас гардаггүй. Одоо яаж ч чигээд ч бид нар аварч чадахгүй ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна вэ гэхээр эцэг эхийн боловсрал айгүй чухал юм байна. Эрүүл мэндийн боловсрал. Түрүү манай бас хүүхдийн эмчнэр хэлдэг штэ. Одоо 8 сартаа болоод ирэхээр нь хүүхд мөлхөөд одоо зөвхөн тэрвэрт байхгүй мөлхөөд ирэнгүүт нь заавал гэртээ мөлхөө аян хий. Юу энэ одоо гэрт чинь аюултай байх гэдгийг өөрөө хүүхсчгээ мөлхөөд шалгаа гэдэг чинь айгүй чухал байхгүй. Зүгээр жижигхэн лего амандаа ягэл леготойгоо үсрэхэд тэр хүүхд амьсгалын замд нь ороод энджсэн тохиолдлууд байдаг учраас иймэрхүү одоо боловсролыг эрүүл залуу эцэг эхчүүдэд өгөх нь айгүй чухал. За тэр чинь яг үнэндээ очиод одоо яг одоо эрчим тэмчилгээний засагт эмнэлэг дээр очихороо ямар хэцүү кейс болж ямар хэцүүгээр төгсдгөө гэдгийг бид нар хардаг учраас тэр юм тийм одоо амьдралын туршлагыг бид нар ажилласаа олж авдаг. За тэгээд энэ бол бас насан туршдаа ингээд үлдчихэж байгаа том туршлага болж чаддсан байна л гэж харж байгаа юм. За бас харамсалтай тий. Ер нь бол яг ингээд ахын осол гэмтэл энэ юунууд бол айгүй харамсмар кейсүүд байдаг. За тэгвэл хамгийн урт хамгийн хэцүү хонжсэн шөнийн жижүүрээ дурсаач гэвэл подкастын ивент тэтгэгч Юмед гол сайхны мэсэслийн имлэг. Одоо жижүүр хийх болвол урталтай. Одоо цомоо битэрч байгаа их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв гэдэг улсын лавлгаа шатлалын ус дагааз байдаг том эмнэлэгт ингээд 10 гаруй жил ажилласан эмчнэр байгаа. За тэр их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв бол нөгөө нэг клиник бужигсан газар, буцалсан газар гэдэг байхгүй. Гадны мэрэгчлэлтэнгүүд ирээл нэг ирдэ штэ. Тэгэл явхдаа танаа ингээд өстэй эмнэлэг дээр баг байхгүй кейс гэж байхгүй тохиолдол гэж байхгүй. Бүхэл бүтэн нэг үндэсний 3 сая хэдэн 600 мянган хүний тий 0-18 насны хүүхдүүд ганцхан ингээд бүх хүнд тохиолдол манай эмнэлэг дээр бужигнадаг гэхээр нэг шөнийн жижүүр бол бужигнж өнгөрнө. За тэгээд ер нь тэгэхэд анхны тохиолдол ч юм уу тиймэрхүү өмнөд их бас үлддэг юм байна. Би их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ингээ олон жижүүр хийсэн, олон хүнд жижүүр хийсэн, хоног юу гэдэг цурам хийхгүй, сэтгэл санаа төгшөөсөн олон сонин кейсүүд байсан. Гэхдээ анхны эмийн нэг тохиолдолд бол би хүүхдийн эмч болчоод 1 жил Сүхбаатар нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллаж байсан.
Тэнцэнэ тэр чинь нэг өсхөө баг хүлээ авах тасагтаа ганцаараа хондог байна. Тэгж хондог. Тэгээ нэг хүүхэд яагаал сэхээлөө оруулаад тэгээ нөгөөдгөө шүнжэнгөө ингээл ам будаал хонсноо санагддаг байхгүй. Шүнжэн ам болсон гэсэн. Ам будчих. Тэгэл ер нь бол жоохон тавилан муутай хөхт. Ар гэрэнч гэсэн ингээл хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол тэгэл би ч ингээл бас анхны тохиолдолд тийм хурдан тавьчихгүй гэл өстой шүнжэнгөө тэр яг залууч байсан юм уу? Ямар ч эц цуцлахгүй одоо өглөө ажил цуглтал баг тэгээ байжсэн байхгүй. Тэр бол айгу надаа тод санагдчихээн тий. Нэг болохоор ер нь жижүүрүүд дийлэнх нь хэцүүлтэй сэхийн тонхч. Тийм амар ш. Тэгэл яаж 50 хонсон ер нь бол мэдээж амар ядарсан буун. Тэгээд ер нь жижүүрт хоноход яг ингээл нэг 3-аас 6 цагийн хооронд юм уу 3-аас 7 цагийн хооронд бол хамгийн хэцүү мөч байдаг. Тэр үеэр бол жинхэнэ хүндэрсэн хүүхдүүд ирдэг. Тэр үеэр чи хүмүүс нөгөө хамт хонж байгаа бүх хүмүүс ч амар суларцсан, ядарсан байгаа тий. Тэгээ яг тэр үеэр ирж байгаа тохиолдлуудтай жижүүрүүд бол хамгийн хэцүү. Тэгээ дээрэс нь хэрвээ бид нар одоо жижүүрт онж байгаа эмчнэрийн хувьд ч гэсэн ер нь хүн чин жижүүрт хоноход за унтахад ч гэсэн ингээд шүн үүрээр 3-4 цагаас эхлээл биеийн температур буурдаг штэ тий. Тэгэл daarаад эхэлдэг. Тэгээ яаж дулаахан байсан тий. Тэгээд дээрэс нь манай юу одоо эрчим тэмцэлгээ чи өөр ингээ байнга аппаратууд ажиллана дондон хийгээл дуурна ер нь яаж ч байсан сэхийн 50 он гэж байдгүй. За хамгийн одоо надад бол хэцүү санагдсан жижүүрүүдээс би бас жирэмсэн байх хугацаанд ихтнэлэх хэвээр одоо жижүүр хийжсэн. За тэр жижүүрүүд бол хэцүү. Яг жирэмсэн байх үед нэг удаа бас гаднаас орж ирсэн хүүхэд маань цогсоод зүрх амьсгалын сэхийн амьдралт нэлээ удаа хийсэн. Тэгэхэд би бас нэг 5-6 сартай хүн харахад ингээ эзэн харагдахаар жирэмсэн байсан л та. Тэр бас жижүүрийн хугацаанд нөгөө зүрхний иллэг хийгээд хоноход тэр айгүй хэцүү байсан. Тэгээ маргааш өглөө нөгөө жирэмсэн үний чинь гизэн хатуурчин. Тэгэхээр тэр бол их хэцүү яг жирэмсэн үеийн сэхийн тонох жижүүрүүд бол их хэцүү байсан. За бусад жижүүрүүд бол мэдээж хүнд кейс орж ирвэл тэр чинь хэцүү. За тэгээд хоног болохгүй нас орчвол бид нэр өглөө нь жижүүрээ хөлөөлгөж өгчөөд 11 цагаас өмнө эмгэг судлалын шинжилгээнд орох хэвээр дүрм журмаараа тушаалаараа. Тэгэхээр тэр их хэцүү. Тэгээл шүнжэнгөө ноцолцсон хүүхдийнхаа араас задлан шинжилгээнд орно гэдэг чинь айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр тэр сэтгэл зүй бие махбодын хувьд бол нэлээд тийм ядрал өгдөг кейс байсан санагдчих. Одоо нэмэт хэлчихэд жижүүр гэдээ ярьдаг шүү дээ. Манайд л нэг систем өглөө ажилдаа 7-8 гэл ирэн тий. Тэгээ маргааш ингээ шүнжэнгөө буужигнаал ямар ч жирэмсэн хүн яаж ч ам будаа шүн хонсон. Тэгээ бид нар ч өглөө явахгүй шүү дээ. За тэгээ нэг асуудал гарвал нөгөөдгөө зэгцэлнэ ингэн. За тэгээд бас үндсэн өвчтнөө өвзөн. Тэгээ нөө үндсэн өвчтөд нь муу ахын бол юу явах мантай. За тэгжээд нэг баг гэртээ орой нэг очвол их юм. Араас буух хөстэй байсан гэсэн бууч чаддгүй шүү дээ. Тэгээд маргааш нь ядын амар ядарсан бие махбод тэгэл ингээл босоод ирнэ шүү. Тэр бол манайд бол жижүүр бол тэгээд бид нар чинь жижүүр яаж хийдэг вүлээ те. Нэг ганц одоо зүгээр ганц 2 хийх байж магадгүй. За бүр зарим ачаалтаа тасаг бол 11 10 хийн. Сард шүү дээ. Тэгээд би бодод байгаа хүмүүс нэр амар Монголын эмчнэр ч юм уу бид нар ч юм уу эсвэл бид амар хүч чадалтай. Тэгэл бие махбодын ядралт оюун ухааны ядралтыг бол мартаал яг дараагийн ажил руу байнга явчихдаг. Жижүүр бол их хүнд шүү. Хүнд. За ер нь бол амьдралын эцсийн шатн дээр бид нар шийдвэр гаргадаг. Яг шийдвэр гаргах үед ч юм уу эцэг эхний харцнаас та бүхэнд юу мэдрэгддэг вэ? Яг би нэг юу гэж хэлж байгаа юм гэхээр бид нар одоо бараг бурхнаас гоож байгаа юм шиг гоох тохиолдол байх уу? Нэг. Ер нь нэгдүгээрт мэдээ одоо хавдартай хүүхэд нь хавдар Подкастын ивент төвч Сэцэн Мед эмнэлэг. Ашиглагдлаа гэдэг ихний ээлжид мэдээд байгаа. Тэр их ингээл бэлдэн орчноо бүрдүүлнэ. Тэгэл ярианы өнгө юунаас эхлэх үү гэдгээс бас болно. За тэгээд хүн болон эцэг эхчүүд яг адилхан эхлэхгүй л дээ. Яаж ямар хөө замаар эхлэх үү гэл зарим нь гадарлна хэцүү. Ер нь тэгээд мэдээллүүдээ элен далангуу эхлээд айцаар биш. Дандаа эхлээд онцлогч байгаа хүүхдийг эрэг талаас нь ойлгох талаас нь мэдээлэл хүрхийг хүсдэг бид нар.
Яа тэгэхээр нөгөө нэг гинт хавдар гэл бүр хамгийн амираар нь биш ингээ онцлогдсон. Эмчилгээ нь юм байдаг, инхэн мангалттай гэдэг дандаа сайн талуудыг нэглээ ярина. За эмчлэгдэх боломжтой шүү. Ингэж онцлогдсон. Ер нь бол хүүхдэд юм байдаг, хавдрын энэ туслаа, инглээ тэгнэ гэдгийг ярьчаад эхний хэсэгтээ 70-80% нь ярьчаад 30% нь эрсдлээ ярьж одоо ингээл маш сайн хичээх хэрэгтэй, мэдээж нас урах эрсдэлтэй өвчнөж гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудаар. Гэхдээ эмч хүн чи одоо нэг айгүй хэцүү мэдээг дуулах мөч байна штэ. Тий. Тэгэхээр ч одоо би хэлэхгүйгээд бас айгаад ах тийм яг болохгүй. Яг л ингээд юутай үнэтэй нүүр тулаал хэлэхээс өөр аргагүй юмнууд байдаг байхгүй. Яг хүүхэд нь ингээл зогсож байхад эцэг эхчүүд ерөөсөө нэг ойлгоогүй. Одоо ингээл зүгээр босоод ирэн ч юм уу. Нас орж явах процессыг ойлгохгүй явж явах юмнууд байна л да. Хэцүү. Тэр үед ингээл хүн тийм юм хэлэх ер нь бол хүнээс хэцүү штэ. Тэгээ эмч хүн л одоо яг одоо би л хэлэхгүй бол би л одоо хийхгүй бол гэдэг юмар л хандаж тэр мэдээг дуулгана. Тэр нь бол тэр үе бол бас хэцүү. Бид бас нэлээд жоохон хүн хэцүү юмнуудыг яриад шиг байна тий. Тий, яг битүүрийн мэрэгчлэлтэй холбоотой нөгөө яг үндсэн мэрэгчлэлтэй холбоотой иймэрхүү юмнууд гараад ах шиг байна тий. Хүн хэцүү мэдээ дуулахгүй бол мэдээж хэцүү эцэг их болгонд хамгийн чухал юмыг нь одоо хэцүү байдлаар дуулгана гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэхээр за энийг сая дэгийн бас нэлээд илчих шиг боллоо. Би зүгээр нэг яг хүүхдийн эмчийнхаа хувьд эрчим тэмцлэгийн хэсгээр мэдээж таагүй тохиолдол бол байна. Гэхдээ тэр бол мэдээж их биш. Аврагдж байгаа тохиолдол хамаагүй илүү байна. Зүгээр аврагдж байгаа тохиолдлуудад бас эцэг эхчүүдэд мэдээг хүргэн штэ. Та танаа хүүхд өнөдөр шилжих боллоо гэд те. Энгийн хэсэг рүү шилжиж заавал гарна эрчим тэмцлэгийн хэсгээс тэр мэдээ бол бас их гоё байдаг бах. Тэр мэдээс эцэг эхчүүд дийлийнх нь за бараг 90-95% нь бол нөгөө сайхан хүлээж авдаг. Тэгээд дээрэс нь 90-95% гэ хэлчлээ те. Тэгэхээр 100% биш байна. Тэгээ цаана ягаад нэг хэдэн үйлдэлд энэ вэхэр эцэг эхчүүд миний хүүхэд бол ингээ хүнд байдалд байсан юм чинь. Одоо дахиад нэг эрчим тэмцлэгийн дахиад нэг хоног 2 хоног эмчилүүлчихээ л та. Жохон дутуу байх уу гэж айцтай байдаг. Тэр бол насан туршсан хүний нэг айц байгаа байхгүй. Хүүхдэд бол тийм юм байдгүй. Тэр нь айгүй хөөрхөн. Өчигдөр ухаангүй орж ирлээ. Өчигдөр биеийн байдал амар хүнд орж ирлээ. Өнөөдөр биеийн байдал сэргсэн бол шууд босоос уучдаг. Тэ? Шууд энийгээл яг өмнөх байсан шигэ болдгоор энэ айгүй хөөрхөн. Айгүй тийм гоё мэдрэмж байдаг. Эцэг ихтэй харьцахаас илүү хүүхдийг өөрийг нь харах чинь бидэнд бас тийм хамгийн гоё мэдрэмжийг өгдөг байхгүй. Тэрийг бас илчээ гэж бодлоо. Тэгээс хүүхдийн эмчнэр яагаад гэдэг. Уйлж байгаа хүүхд төөрхөн уйллаа мөлөө. Тэсгэндээ хүүхд нөөдлөл баярлах байлгүй. Тийм уйлж чадaltaй байна гэдэг чинь айгүй том чухал шинж тэмдэг байхгүй. Тэгэхээр манай хүүхд уйлаад байна гэхээр бас тэгж хэлжсэн тохиолдлууд бас байдаг байхгүй. Уйлаад өөрийгөө илэрхийлнэ гэдэг чинь айгүй сайн. Уйлах чадлуу байна гэдэг чинь маш муу үзүүлэлт учраас бидний хувьд бас нэг тийм үг байна дотроо. Бас яг бодож үзэж байгаагүй юм. Одоо насанд хүрсэн хүний эмчилдээ би дотор юм шиг. Тэгээд яхад бол нөгөө хүмүүс чинь нөгөө дандаа муугаа яриад ингээд тавилан наашлах цаашлах нэг анзаарахдаггүй байтал. Хүүхдэд бол ер нь бол шууд л подкастын ивент гэгч цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Тий. нүдэн дээр л засрал. Би яах болов гэсэн юм байхгүй шууд нүдэн дээр ингээд босоод ирнэ. Хэрвээ би энэ сайжилсан бол би хүнд байсан даа гэж боддгоо байхгүй. Тэр чинь айгүй хөөрхөн мэдрэмж байхгүй. Хүүхд бол нөгөө сайжрах нь хурдан гэдэг нь яг үнэ. Тий. За энэ ер нь жоохон тавилан муутаатай гэж яагаад сэргээд хүмүүс босоод ирэхлээр хүүхдүүд босоод ирэхлээр та нарт ямар мэдрэмж төрдөг вэ? Сая хэлсэн л мэдрэмжлээ. Яа штэ догтлон. Одоо нэг энэ цааган дээр байгаа хүүхдүүд бит тахгүй. Нэг бол цаашилчих гадд наашилчих гадд байдаг. Тэгэл нөгөө эмчилгээнүүдэд ингээл нэмж хасаал хэвээр бөө юм ингээл зөвлөлтөө эмчнэртэйгээ хамтарсан зөвлөгөөний хийгээл хүүхдээ аварч гал бүх л арга хэмжээг авна штэ. Тэгэл баахан эмчилгээнүүдээ өөрчилжөөл гэртээ харна штэ. Тэгчэл догтлоод идэв штэ. За нөгөө нэг шинжилгээ нь өсөж байгаа болоо. За нэг одоо жоохон тийм бисэн ядаж нүдэ нээж байгаа болоо гэж гэдэг юм уу? Тиймэрхүү юм хүлээлт маш. Тэгэл тэрээ гаднаа харуулт маш тайван байхыг хичээн нөгөө сайж баярлснаач нэг нөө ингээд унаж байгаагаа ч нөө штэ эмчнэр. Одоо тийм байхгүй. Тэгээд сайжруулах гал хүүхдэд тэгэл өөр баг ар гэрээс нь илүү мэдээж ээжээс нь илүү байна ч гэж байх. Догтлол бид нар чинь шинжилгээнээр гол үзүүлэлтүүдийг харна л да. Хүүхдийг сундсан байж гал өсөөл үжилтэй яжаал үжлийн юмнууд нь дарагдаад ирэхээр чи өөрөө ирэхгүй ингээл сайхан болно шүү дээ. Тэгэхээр чи хэдэн өдөр
нэг шаналгаатай нэг импульс харж чулуу шиг юм чэйжэн дээр ингээл яваал ш нэг хүнд 2 3 хүүхэдтэй. Тэгэл нөгөөдөл нь засраал одоо наашлах тал руу орчвол ядаж гэртээ хараад унтсан ч гэсэн амарч чаддаг. Түүнээс бас нэг ингээд нэг тап гээл нэг тайван биш байгаад идэх байхгүй. Тэр чинь одоо нэг эмч хүн мэрэгжлийн нэг хамгийн том онцлог бас айгүй хэцүү юм тэр. Тэгэхээр эмч хүний ажлын цаг 16-даа ч юм уу 8-даа байдаггүй тий. Сэтгэлд нь зүүж яваачаа хэний ч нүдэнд бас үлээ үзэгддэг гэдэг бол бас эндээс харж болохоор байна. За тэгвэл бид нар бол одоо яг энэ ажлынхаа стрессийг бас дандаа тэгээд яваад байна гэдэг айгүй том ачаалал шүү дээ. Та нар яг гэртээ харих замдаа хаана нь яг энэ за би яг одоо бол яг дэлгэр цэцэг ээж дүрээр байна гэж ер нь хаана тэр ачаагаа үлдээдэг вэ? Эсвэл ингээл боцоор л явдаг хүнд харагдуулахгүйгээр. Одоо их чинь ер нь ажлын юмыг яг ажлаа чанартай хийгээд нэгдвэр шүү дээ. Яг хийх ёстой юмаа яг хийчих юм бол бас тайван бас байж болно. За нэг юм дутуу ч юм уу нэг юм шалгаагүй орхицсан бол ингээд зууралдаад байдаг. Тэгэхээр яг тийм хүнд ажил яг хийж байгаа ажлаа одоо гэртээ авч харихгүй байхын тулд ажлаа ажлын байран дээр нь бүр тултал нь хийчээд одоо захих юмаа сайн захиад баг ингүүл тэгвэл тэгнэ гэдэг юм ин одоо жижүүрээ эмч ч юм уу ээлжиндээ сайн хүлээлгэж өгөө даар гэртээ уулзалтаа айгу сайхан хийчих юм бол ер нь бол ачаагаа бас жоохон хөнгөлөх юм байна гэж ер нь би боддог болсон. Түүнээс бас нэг дутуу юм ингэж гаргачвал яг ингээд зууралдаад нэг юм шалгаагүй өргөчмөл зууралдаад байна. Тэгэхээр эхлээд ажлынхаа гүйцэтгэлийг яг хийчихэд гэртээ одоо нэг гэр бүлтэй өөрийгөө зарцуулдаг ч юм оюун ухаанаа гэртээ авчирдаг ч юм уу. Тэхийг хичээдэг тий. Зөв. Ер нь гэр ажил хоёрыг хойлох хэрэггүй л дээ. Ажлын ажилт нь үлдээн мэдээж хэрэг. Тэгээ ажилт үлдээхэд бол яг хамт ажиллаж байгаа, ажлын 8 цаг хамт байж байгаа, хамт олон ч айгүй чухал. Тэгэл бид хэдий яг ажлын онцлогч ер нь дийлэнх эмч нар тийм байдаг бах. Ажил дээр өнөөдөр болсон зүйлийг бодоод ах юм бол бид нар бас өөрийн нь бие сэтгэл эрүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ажил дээр болж байгаа зүйлээ яг ажлаа сайн хийгээл орхих нь зүйтэй. Гэхдээ яг яг эрчим тэмчилгээний эмчийн хувьд бол өглөө эрт гэрээсээ гарахтаа ч юм уу тасаг руугаа бид хэд ер нь уцтах гад байдیں۔ Тэгэхээр үнэхээр эргэлзээтэй эрсдэлтэй хүнд үлдээсэн бол за нөгөө хөлт маань нөгөө шууд очиод ажил дээр тасагт ороод мэдээгээ сонсож яхаар төрүүлж уцаар сонсчмаар санагдаа тасаг руугаа уцтаа тэр хүүхэд яаж сонсон бэ гэд асууна. Хэрвээ үгүй одоо нэг таагүй юм хэлвэл за одоо тэгвэл энэ энийг хийх юм бэ дараагийн юмаа төлөвлөнө. Одоо дажгүй гэдэг бол бас арай тайвшраад тэр хүүхэн оронд санаа зовох юм арай багасаа очдөг. Ер нь эрсэсхийний эмчнэр нэг тийм онцлог байдаг байх гэж бодож За байна. нэг юм нэмэлтэлчтэй цаам аялал багийн ажиллагаа гэж жоохон. Яг Бид нар ч ингээд эмч баг хамт олгон нэг дасаг нэгж тэр эмнэлгээрээ нэг цуул болцсон үед үгүй багаар ажиллаж байгаа юм л та би тэгээ нөгөө гэртээ очичоод бодоод авахгүй хахад баг маань ингээд байхад бол санаа амар нэг хүнд өвчтөе хүүхдүүдээ ингээд чанар найдвартай талдаа үлдээсэн юмч бол нэг санаа зовоод авах юм ер нь бол байхгүй тий. За яг одоо та хоёрын мэрэгчлийг сонгох гээд суралцаад тий бүр төрөлжиж мэрэгшээд явж байгаа залуу эмчнэрт хандаж одоо үг хэлье гэвэл ямар одоо сургамж үлдээх вэ? Подкастын ивент тэтгэгч мөнх онц дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах эмнэлэг. Нэгдүгээрт баяр хүргэе. Зөв сонголт хийсэн байна. Яг эмч мэрэгжил угаасаа хүний төлөө инэрэнгүй тийм сайхан мэрэгжил. Одоо нэгэнт бид нар боддоо шүү дээ эмч болохоо хүн туслана л гэж бодгоос бид нар өөр юм бас нэг харсангүй. Яг бид нарыг эмч сонгож явах эмчнэрийн цалинч сайн байсангүй нэгдүгээрт. Угаасаа л хэцүү ажил байсан. Гэтэ гол сонгох шалтгаан маань хүний төлөө инэрэнгүй үлстэн гэдэг баг нэрийг зүүх гэж болсон юм шиг байна. Тэгэхээр хэцүү бэрхшээл болгоныг одоо юу гэдэг бодохгүй урагшаад илүү мэрэгчлээ дурлаад сурж мэдэх юмаа илүү олж хараад өдөр тутамдаа суралцаад тэгээ явал ер нь бүх мэрэгчл гоё. Ялангуяа эмч хүүхдийн эмч бол бас их нөгөө бурхтын эмч гэж нөгөө манай малчгүй багш хэлжсэн баггүй бурхтын эмч гэд хүүхдийн эмчиг. Тэгэхээр хүүхд ч өөрөө бурхад. Тэгээ бид нар ч одоо бурхтын эмч баггүй. Тийм болохоор энэ мэрэгчлийг сонгож байгаа хүүхдүүд бол илүү тууштай хичээгээд явал
энэ нөгөө юу гэдэг буцахтай нөгөө буянч буцахтай ороо шиг ирнэ асгарна гэдэг үгэд би бол итгэж явдсан шүү дээ. Аха. За. Хүүхдийн мэрэгчлийг сонгоцсон хүүхдүүд өөрсдөө бас их онцлог байгаа. Аха. Тэгээ хүүхдэд дуртай тийм хүүхдүүд л сонгож байгаа. Тэгэхээр нөгөө энэ мэрэгчлийг сонгоно гэдэг чинь одоо чиний амьдралын хувьд бол хамгийн чухал зүйл. Тэгэхээр хүн болгон хүүхдтэй болно гэдгийг л бас бид бүхэн бодож явах хэрэгтэй. Тэгээ хүний чинь хувьд хүүхд хамгийн чухал шүү дээ, тий. Хүний хамгийн чухал тэр эрднийг нь эрүүл байлгахын төлөө одоо мэрэгчлээ сонгосон байгаа учраас одоо энэ мэрэгчлэлтэй бас их талархууштай сураад тэгээ энэ мэрэгчлэрээ тууштай ажилласаа гэж хүсэх байна. Яг бид хоёрын хувьд болохоор бас нэг хэцүү талуудыг сая өнөөдөр жоохон ярьчих шиг боллоо. Гэхдээ хүүхдийн эмч болсноор маш их тийм баяр баясгалтай одоо сайхан мэдрэмжүүдийг хүнд өгдөг учраас энэ мэрэгчлийг сонгох чинь сонгосон байгаад чинь бас баяр хүргэе. Тэгээд маш зөв шүү гэдгийг хэлмээр байна. Зүгээр яг хүүхдийн эмч гэдэг өөрөө дотроо бас олон янз байгаа. Хүүхдийн сэргийн засах тий, хүүхдийн цус хавдар, эрчим тэмцэлгээ, уушиг гэд энэ болгонд нь харин яг өөрийнхөө одоо зан характер, өөрийнхөө одоо онцлог тохирсон тэр хэсгийг нь одоо яг тэр чиглэл рүү сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. Одоо жишээ нь эрчим тэмцэлгээний эмчийн хувьд гэхэд арай илүү одоо нэг юм хурдтай тэгээ гар ажилтнуудтай сайн ч юм уу тиймэрхүү хүүхдүүд сонгол илүү одоо үр дүн гарах гар те эн чинь бас нэг айгүй юм хурц шаарддаг мэрэгчлэл учраас илүү юм нухацтай байдаг одоо юу гэдгийг тууштай тийм байдаг одоо чи сэргийн засах хөдөлгөөнс эдгээр чинь айгүй тийм үр дүн удаан гардаг шүү дээ те. Тэгэхээр тиймэрхүү байдлаар өөрийнхөө онцлог тохируулаад яг нарийнсан тэр нөгөө мэрэгчлээ резиденттэй хийгээсэй л гэж зөвлөх байна да. Би яг сая нөгөө асуух гэжсэн асуулт маань хамгийн сүүлийн асуулт маань юу исэн бэ гэхээр яг мэрэгжлийн хамгийн гоё бахархан зүйл юу гэдэг юм бэ? За одоо танах бол эдгээд хонх зохиод гардаг шүү дээ. Айгүй гоё одоо яслал болдог тий. Гих мэтчлээ яг таны үгээр хамгийн бахархан зүйл юу байдаг вэ? Манад тасагч яг тийм онцлогтой. Хими эмчилгээ тэм жоох хүүхдүүд чинь 6-аас жилийн хооронд хими маш өндөр хүчтэй эмчилгээг даваад хавдар эсүүд нь багасаа нойллоод ингээд намжуул байдалтай ороод гарч байгаа байхгүй. Тэр үеийг бид нэр тэмдэглээд ер нь бид нар ч биш дэлхийн нийтээр дэгдэм бил ингээ хоог зохиулаад одоо нөө хавдрыг ялсан Эрлэхэг Баатар гэдэг цоол ч юм уу тийм хүүхдэд улам урам зориг өгөөд яхалдаг. Тэгээ манайх ч баг 10 гаруй жилийн өмнөөс тийм үйл ажиллагаа зохион байгуулдаг байхгүй. Хөөрхөн юм зориуд ингээ медалийн хийж өгөөд хонхын зохиод яг бид нар чинь нэг биш 2 3 хүүхдүүдэд нийлүүлээд медалийн авах өдрийн товлоод эцэг их нь баярлаад ах дүүгээ дуудаад тэгээд нөгөө хөөрхөн шат маттай хонхоо зохиод медалаа зөвгөөд нөгөөдөл чи амир ганглаад ирнэ. Тэр үед чинь тэгэл эцэг эхчүүд яг тэр нөгөө хэцүү яг тэр процесс явж байхад яг эмчлэгч байгаа ар гэрх юм бас хараас үжиж байгаа байхгүй. Тэднэрт нь бас айгу урам зориг болдог. Тэр чинь нэг ясандаа сэтгэл зүйн ч юм уу сэтгэл заслын юм нөгөө хэсэгт яваад ингээд нэг их гоё гэгээлэг үйл ажиллагаа явагддаг. Тэгэл тэр үед чинь бид нар ч гэсэн бас их баярлалаа шүү дээ. Тэгэл бас хүн л юм чинь нэгэл юм сайхан хүүхэд бас ингээд эдгээд гарч ийн улам ингээд нэг гоё өшөө сайхан амьдраасаа өшөө мундаг болоосаа гэдэг ч юм уу баг өөрөө нэг эмчлээ гаргасан хүүхэд ч баг өөрөө нэг хүүхдийг бүтээсэн болохоор бас тэрийг миний хүүхэд гэл хараал бахархаал бид нар ч бас эмчнэр тэгдэг байхгүй юу. Яг эмчлээд л иргэдгээд гаргасан хүүхдтэйгээ энэ миний энэ хэний хүүхэд штэ гэл одоо хүүхдийн эмчилгээний эмчийн онцлог нь өвчтөн гэж ярихгүй штэ. Хүүхдийн эмчийн хүүхэд энэ манай хүүхэд байна гэл дандаа нэг хүн хэлээсэ гэдэг шиг тэгээ хэлээд байхаар яг л нэг хүүхдний юм шиг хүүхдний эрүүл болоод гарч байгаа юм шиг бас тэрүүхэн тэнцээ баг хамт олноороо айгу байхарх нь өөрөө бас жоохон ч гэсэн урам зориг аавна. Тэр мөч бас байхгүй тий. Яг. За. Эрчим тэмчилгээний тэмчилгээ чинь болохоор бас тийм яг бүрэн эдгэрлийг хардаг тасаг гүшилтэй. Хүнд байдлаас нь гараад тэгээд зогт тасаг руу шилждэг. Тэгэхээр яг энэ хүүхс одоо сэгчлээ. За тэгээд биеийн байдал нь тогтворчлоо гэж үзээд бид шилжүүлдэг. Тэгэхээр тэр процессыг эцэг эхэнд дуулгаад угаасаа хүүхэд чи өөрөө шууд харуулна. Бос ч хоолоо идээ сууж гин, эсвэл юм ярьж гин, за эсвэл харьцангуй тайван болцсон байж гин, ухаан орцсон байж гин гэд. Тэгэхээр энийг харахад
битэд тасгараа л баярлцдаг. Үй тэдний хөхт ихсэн байж тээ гэж тий. Тэгээ тэрнгээрээ хүүхдийн эмч нар ч аягүй тийм гоё нэрхтэй. Ер нь хүүхд чинь түгээрэл их өөрхөн шүү дээ. Нэг юм хэлэхэд хүүхдийн эмч хийж том хүний эмч хийж чадахгүй мэдэн шүү дээ. Нэгээс би нэг хүүхдийн сэхэмхэнд оруулсан гэж гарах юм. Том хүний сэхэн юм өөр өдтэй. Тий. Ер нь Том хэсгэрч Бараг аягүй анхнаасаа л ингэж тэгээд бид нар ч амлах хүний хэмжээр төгсөж байгаа шүү дээ. Тэгээд адилхан бид нар ч адилхан дандаа насан туршидтайгаар адилхан тойролцоо игээл явдаг байсан. Тэгэхэд хүүхдээ үзээр одоо 10 20 жил болцсны дараа том хүний тасаг руу ингээд орохорч шал өөр мэдрэмж аваад тэгтээ Одоо өдгөрлийн үед бүр эсэргээр юм шүү те. Насны гэдэг чинь бүр ахмадын эмчнэр Аягүй тэгээ яг хичээл надад гарах байх, хүүхэд бол бүр хэцүү. Яг нь насанд хүрсэн хүн бол арай дээр идэг байхгүй. Тэгэхээр яг бид нар ингээд бүр яг төрөлцснөөрөө л төрөлцчихдээ байлээ л те. За манай Алтан гагнуур подкастд уламжлал болгосон нэг асуулт байдгийг. Яг эрүүл мэндэд зориулсан нэг зөвлөгөө өгөөч гэвэл яг өөрийнхөө мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөөч. яг Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч Мөнх онч дотор мэдрэл үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. би ингээ хүүхдээ хавдрах нь айгүй олон симптом ч юм ярих гэдэг. Нэгдүгээрт хүүхдийн анхны эмч ч юм анхны том ажиглагчт нь ээж байгаа байхгүй. Ээж хүн гэдэг бол нэрээ юу гэдэг эмчнэр мэдээллийг хамгийн түрүүнд зөв үгэн. За энэ миний хүүхд халуурлаа гэд бодно штэ. Хавдрын үеийн халууралт өөр ямар нэгэн ханаа томооны үеийн халууралт арай өөр ч юм уу. Халдварын шинж тэмдэггүй удаан хугацаагаар халуурах халдварын шинж тэмдэгтэй халуурах энэ төр ч өөр. Тэрийг бол ээж л ажиглаад байна. Нэгдүгээр. За ерөнхий ингээд яарал агих юм байна. Зөв товчоо хэлэхэд миний зүгээр санаа зовоод идэг юм бол хүүхдийн хавдар дээр ер нь дандаа хожим уншлагдах гээд байгаа тохиолдол дандаа өсвөр их юм байдаг. Тэгэхээр бид нар ингээд 0-5 насны хүүхэд бол эцгийн хараа ханалтанд илүү сайн байд юм байна. За ханаа төрлөө ч юм уу нусгойч халуурлаа гэхэд ээж аав нь мэдчихдэг. Өөртөлж унтаад ингээд явдаг. Цэцэрлэгтэй байгаа тэгдэг. За өсвөр насны хүүхдүүдийн хувьд болохоор жоохон тэр нь яц мэддэхгүй. Нөгөөх нь гэртээ ороод ингээд ээж аав нь ажилдаа завгүй амьдралтай 10 хэдэн настай хүүхд бол хичээлтэй бол гэртээ ирээл нэг хоолоо идчихэл унтчихвэл болж юм гэж бодоод байх шүү байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхд нь хэдэн өдөр орой ингээд халуурцсан ч байдаг ч юм уу те. Тэгэж явж байгаад нөгөө өдрийн цагаар баг хүүхдээ ээж харахгүй ирэхэд унтцсан байдаг гэдэг. Тэрхүү байдлаар нийлэлээ хүндэрсэн өсвөр насны хүүхдүүд тохиолжсэн иржсэн тохиолдлууд байна. Тэгэхээр би боддгийн хүүхэд бол хүүхдээ өсвөр насны хүүхдийг нэг том болцсон юм шиг бас орхиоч. Өсвөр насны хүүхэд бол яг л нэг эмзэг үе дээр явд юм байна. 10-аас 18 настай. Тэгээд бас ганцхан эцэг гэхээс илүү энэ хүүхдийн эрүүл мэнд бүх юмд хамт олон талын хамтан ажиллаж чухал байгаа шүү дээ. Боловсролын байгууллага гэдэг шиг одоо тэр хүүхд гэртээ өнгөрүүлж байгаа орчин нөгөө талдаа сургууль дээр өнгөрүүлж байгаа орчин гэж байна. Тэрний хүрээлд байгаа багш нар тий одоо сургуулийн эргэн тойрны одоо ихэнх үж болно шүү дээ. Тэр хүмүүсийн оролцоо айгуу чухал гэдэм юм. Нэг тохиолдол дээр нөгөө багш нь анзаараад одоо нэг чи имтлэгт үзүүлийн царай зүсч яасан амир цогцсон гэжээж имлэгт ирсэн тохиолдол бас байгаа хөөе. Би тэгэхээр бас сайн багш байна те. Эцгийнх нь анзаараагүй юмыг багш нь анзаараад имлэглээ явуулаа нөгөөх нь хожоо шатанд оошлогч байгаа тохиолдол. Тэгэхээр надад өсвөр насны хүүхд бас их өрөвдөлтөө. Яг том хүн болоогүй хүүхдээсээ ингээ гараал ийм байж итл нэг хавдар өвчин тусчдаг. Тэгэл нөгөөдөгтөө ингээл тэр үеийг л тэр хүүхдүүд надад хамгийн их өрөвдмөр санагддаг байхгүй. Жохо хүүхдүүд нь юу туснаа мэдгүй шин. Өвдөггүй л хөөх ингээд босоод ирнэ. Тэгжихад тэднэрийнхээ эдгэрэлтийн хувь нь ч гэсэн аяг өндөр гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө эдгэрэлтийн хувь бага байдаг бүлэг бол тэр өсвөр насны үеэлээ орчин. Тэгэхээр тэд нартай маш сайн анхаарах нь эрт онцлогоноос эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг шижиг төрөөд эмнэлэгт ирсэн бахад эмч нар маань онцлуулаад чиглүүлж байна л дээ. За
Энэ айгүй чухал сэдв байна л да, нөгөө өсвөр үетэй холбоотой. Яг асуултнаас жоохон өөрчлөгсөн. Яг бид эдийн хараа хяналтаас нэг жоохон холддог үе нь тэр үе яагаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал юм сая бас нөгөө улсын хурлын гишүүн мөнх сайхан бас өргөн барьсан нөгөө сургуулийн орчинд аюулгүй байдлын хууль гээд энэ хууль батлагдвал энэ хуулийн дээр бас маш олон чухал зүйлүүд тусгагдж өгсөн байгаа. Тэрний нэг тодорхой жишээ нь юу вэ гэхээр аль аль наснуудад эрүүл мэндийн ямар чиглэлээр нь эрт дэлгэрүүлгийг хийх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Сая бол бид нар 24-с 25 онд 6 наснуудад сургууль зурсан илрүүлгийг хийсэн. За тэрнээс өмнөх жилүүдэд болохоор эрт илрүүлэг 1.0 гээд ерөнхийдөө бол хүүхдүүд хамрагдсан. Одоо болохоор энэ өсвөр үеийн асуудал яагаад чухал байгаа гэдгийг түрүүн бас хин дэгийн маань хэллээ. Энэ дээр бас нэмээд нэг юм хэлэхэд өсвөр үе дээр бас илэрдэг айхтар өвчтнүүд байгаа. За тэр нь бол одоо ингээд жишээ нь хавдар биш байлаа системийн өвчтнүүд байдаг те. Тэгэл яг асуумжийг нь сонсохоор манай хүүхд ерөөсөө ханиа төрж байгаагүй, багадаа ерөөсөө өвдөж байгаагүй. Багадаа ханиа төрөхгүй өвдөхгүй байх гэдэг чинь бас их асуудалтай. Хэвийн эрүүл хүүхд чинь нийгэмшгийн тулд одоо жилд доор хаяж нэгээс доошгүй нэгээс дээшгүй ханиад хүрч болно. Тэгжээч хүүхдийн маань дархлаа ажиллаж явах хэвээр. Хэрвээ үнэхээр ханиад хүрэхгүй тэгээд байгаад байвал эдэн маань өсвөр насн дээрээ нөгөө дархлааны эмгэгүүдээр бас өвдөж байгаа тэр хүүхдүүдийн асуумжид энэ аюул чухал явдаг байхгүй. Ерөөсөө өвддөггүй хүүхд гэдэг чинь бас аюултай. Тэгэхээр энэ зэргийн юм одоо юм асуудлууд их чухал байдаг учраас бид нар энэ одоо яг энэ хараа хяналтаас холддог энэ үе дээр нь сургууль суурилсан эрт дэлгэрүүлгийг манай орны хувьд бол аюул сайн тогтолцоо олгож хөгжүүлэх нь чухал байгаа. За дээрэс нь одоо хамгийн чухал юм юу гэхээр эрүүл байхын тулд гэр бүлийн одоо эрүүл дадал зуршил хамгийн чухал юм болов уу гэж харж байгаа. Тэрэн дотор ч хоол хөдөлгөөн тэг өдөр тутмын амьдрал орчиж байгаа байхгүй. Хүүхдээ орой унтуулаад байвал тий одоо тэр чинь мэдээж яг өсөлтөөс ихсүүлээ дархлаас олруулахаас ихсүүлээ зөндөө асуудлууд үүс явчихж байгаа тий. Тэгэхээр бид хэд яаж үр хүүхдэд нөлөөлж байна? Одоо бид эдий чинь гэр бүлтэй авчирч байгаа хоол унд чи ээжээс дийлэнхтэй хамаарж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрний маань сонголт тэр хүүхдэд нөлөөлж байна. За эцэг их нь өөрөө ямар нэг одоо дасгал хөдөлгөөн хийдэг байхад тэр чинь хүүхдэд тусаалгаа. Тэгэхээр одоо ерөнхийд нь базаад хэлэхэд за эрүүл дадал зуршлал одоо тухайн хүний хувьд амьдралд нь үлдэж чадах хамгийн чухал зүйл юм болов уу гэж бодож байна. Хүүхдэдээ үлдэх тий. Тэрийг л хэлмээр. За ингээд Талтан гагнуур подкастын маань энэ удаагийн дугаар бол өндөрлж байна. Яг хөө бүгдийн дүгнэт хэлэхэд бол ер нь бол хүүхдийн эмч гэдэг бол маш их сайхан юм байт юм байна. За хүүхд гэдэг өөрөө маш цагаахан тий гинхэн байдаг учраас эдгэрэл, иляршил, за биеийн байдал сайжрал гэдэг зүйл бол нүдэн дээр сайхан харагддаг юм байна. Хамгийн гол нь эцэг эхчүүдийн боловсрол хэрэгтэй байдаг юм байна. Өсвөр насны хүүхдүүдийг ч гэсэн эцэг эх нь хайрлаж, эцэг эхнүүд хараа хяналтаа сулруулгүйгээр бие нь маш сайн одоо ажиглахын зэрэгцээгээр эрүүл амьдралын хэм маягийг бол одоо өвлүүлж үлдээнэ гэдэг маань хүүхдэд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт юм байна гэж дүгнэж болохоор байна. За анхаарал хандуулсан баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.